13-аас 34-ийг дуслан шимэн. За. Олцгоосон уу? Йохан 9-р бүлгийн 13-аас 34. Олцгоосон уу? За, уншлаа шүү. Урд нь хараагүй байсан өнөөхийг тэд парсачууд дээр авч ирэв. Иесус амралтын өдрөөр шавар зуурч нүдийг нь нээсэн байжээ. Тэгтэл парсачууд түүнээс хэрхэн хараатай болсныг нь дахин асуусанд тэр нүдийг минь тэр шавраар шавсан. Би угаагаад тэгээд л харж байна гэхэд парсачууд зарим нь энэ хүн амралтын өдрийг сахидгүй учраа бурхных биш гэв. Зарим нь нүгэлт хүн тийм тэмдгүүдийг хэрхэн үлдэж чадах вүлээ гэлээ. Тэгээд тэдний дунд хагарал гарав. Тиймээс тэд сохорт дахин тэр чиний нүдийг нээсэн учраас түүний тухай чи юу хэлэх вэ гэхэд тэр бол иш үзүүлэгч гэв. Тэгээд түүний сохор байж байгаад хараатай болсонд юудэчүүд итгэсэнгүй. Хараатай болсон хүнийг эцэг эхийг нь дуудахад хүрчээ. Тэд эцэг эхээс нь сохор төрсөн гэж та нарын ярьдаг хүүч нь энэ мөн үү? Тэгвэл одоо тэр яаж харж байна вэ гэж асуув. Эцэг эх нь тэдэнд энэ хүү маань мөн гэдгийг болон сохор төрснийг нь бид мэдэж байна. Харин одоо тэр яаж харж байгааг бид мэдэхгүй. Нүдийг нь хэн нээснийг ч бид мэдэхгүй. Өөрөөс нь асуув. Тэр нас бид хүрсэн. Тэр өөрөө хэлэг гэв. Эцэг эх нь юдэчүүдээс айсан тул тэгж хэлжээ. Иесусыг Христ мөн гэж хүлээн зөвшөөрсөн хүн синагогоос хөөгдөх ёстой гэж идүүчид нэгэнтээ шийдсэн байлаа. Тиймээс эцэг эх нь тэр нас бид хүрсэн өөрөөс нь асуув гэжээ. Парсачууд сохор байсан хүнийг 2 дахь удаага дуудаад түүнд бурханд алдрыг өрг. Тэр хүн нүгэлтэйг бид мэднэ гэсэнд тэр түүнийг нүгэлтэн эсхийг би мэдэхгүй. Би нэг л юмыг сохор байснаа одоо харж байгаагаа л мэдэж байна гэв. Тэд түүнээс тэр чамд юу үйлдсэн бэ? Тэр нүдийг чинь яаж нээсэн юм бэ гэж асуухад би та нарт хэдийнэ хэлсэн. Та нар сонсоогүй. Юунд та нар дахин сонсохыг хүсв? Та нар бас түүнийг дагалдагчд болохыг хүсэж байгаа юм биш биз гэв. Парсачууд түүнийг хараан зөвхөж чи л түүний дагалдагч байна. Харин бид Мосегийн дагалдагчид. Мосед бурхны айлдсныг бид мэднэ. Харин түүнийг хаанаас ирснийг нь ч бид мэдэхгүй гэсэнд тэр өнөөх хүн тэр нүдийг маань нээсэн байтал та нар түүнийг хаанаас ирснийг нь ч мэдэхгүй байгаа нь гайхалтай юм байна. Бурханд нүгэлтнүүдийг сонсдоггүй харин бурхнаас эмээж хүслийг нь үлдгэж хүнийг сонсдгийг бид мэднэ. Төрөлхийн сохор хүнийг нүдийг нээснийг цаг хугацааны эхлэлээс хойш хинч сонсоогүй. Энэ хүн бурхнаас ирээгүй юм бол тэр юу ч хийж чадахгүй байх байсан гэлээ. Тэд гим нүгэлд төрсөн атлаа бидэнд заах нь уу чигээд түүнийг хөөн гаргав. За бүгдээрээ сайн бацгаана уу? Энэ өдөр ямар амгалан айлтгая. За уг нь би Йоханоос номлож байгаад хэсэг зогссон байна. Өөрчлүүлээд энэ хэсгээс үзье. За 9-р бүлэгт юу болсон бэ гэвэл Иесус төрөлхийн сохор хүнийг гэдгээсэн. Тийм үү? Төрөлхийн сохор. Үйл явдал яаж өрсөлдсөнийг бид нар 9-р бүлэг дээр харсан. Шавнар нь нэг юм асуусан. Энэ хинээс болж сохор болсон бэ гэж. Эцэг эх нь нүгэл үлдсэн юм болов гэж асуусан, тийм үү? Эсвэл тэр нүгэл өөрөө үлдсэн үү? Хин нүгэл үлдснээс болж энэ хүн сохор төрсөн байна. Тэгэхээр маш азгүй төрсөн тийм ээ? Энэ хүн төрхтөө сохор байсан гэдэг бол маш их азгүй хувь заяанд төрсөн гэж хүмүүс ойлгоно. Есүсийн шавнар хүртэл ингэж бодож ирснийг бид харж байна. Тийм үү? Хинээс болж энэ хүн сохор болов гэж. Тэгээд шавнар юу гэж бүдчихсэн гэхээр энэ бол нүглээс болж сохор болсон гэж. Харин Есүс юу гэж хэлсэн? Эцэг эхэн ч нүгэл үлдснээс болоогүй. Энэ бол Бурхны үүсийг түүгээр харуулахын тулд юм аа гэж.
Ингэж хийсэн. Өөрөөр хэлбэл энэ хүний сохор болсон нь өнөөдөр Есүстэй уулзаж тэр хүн нүд орохын тулд байсан юм аа гэж. Энэ тэнгэрлэг учрлын төлөө энэ хүн сохор байсан юм аа гэж. Тэгтэл сая манай Аян-Батагч маань уншиж өглөө. Энэ хэсгийн яг тэр хэсгийн төгсгөл нэг юм гэлж байгаа тийм. Фарисеучуд болон тэр хуулийн багш нар юу гэж хэлж байна? Гим нүгэл төрсөн атлаа бидэн заах нь чи гэж. Тэд нар ч гэсэн юу гэж үзэж байна? Чи гим нүгэлд төрсөн. Чи нүглийн улмаас сохор төрсөн гэж. Тэгэхээр бид нар буддист соёлд өссөн хүмүүс, буддист ойлголтод өссөн хүмүүс тав хүн мэднэ. Тэгээ буддист хүмүүсээс ажигласан миний юм бол зүйл бол ер нь монголчуудыг ажигласан юм болохоор манайхан нүглийн асуудал айгүй тийм сул байдаг тийм. Зарим нүглийг бараг цагаан, гэгэн тийм үү гэж хэлэх нь хоолгүй. За ном хулгайлахыг бол бараг ариун явдал тооцох нь хоолгүй тийм. Гимгүү худлаа ярих марих гал ингээд өөрөөс зарим нүглийн асуудлыг бол өөр ингээд бүр гойчлцсан тийм. Ингээд тэгээд яг нүглийн асуудал яриа ямар нэгэн амьдрал бүтлгүй юм болоход тэрийг нэг урд насны яг үеийн үрлэг гүтгэдэг тийм үү. Тэг урд насны үеийн үрээ эдэлж гин гэж ингэж тайлбарладаг. Израильчүүдийн хувьд бол мэдээж урд насны ойлголт байхгүй. Гэхдээ тэд нар нэг юмараа бас буддисттэй адилхан байгаа. Юу вэ гэхээр тэр хүний азгүй төрөлтийг нүгэлтэй холбож ойлгосон. Нүглийн улмаас. Би хэлээ буддистд бол ийм сохор байдлыг, ийм азгүй байдлыг урд насны төрлөөс боллоо гэж хэл тийм үү. Еврейчүүд болохоор нүглийн улмаас гэж хэлж. Эдгэр ч гэсэн фарисег нөхдүүд ч гэсэн хэлж ин чи гим нүгэл төрсөн атлаа. Бидэн заах нь чи гэж хэлсэн. Тэр залууг бол төрөлхийн сохор байсныг эцгийнх нь гэрчилсэн. Тэд нар итгэхгүй байсан тийм үү. Урд нь хараагүй байсан хүн фарисеудэр авчирсан. Тэг яагаад тэр хүнийг авчираад ингээ буу байцаалт болох болов? Яагаад тэр хүнийг шүүх болов? Асуудал нь амралтын өдөр байсан. Амралтын өдөр Есүс тэр хүнийг эдгээсэн. Тийм үү? Амралтын өдөр Есүс шаварж зураад нүдэн дээр нь тийм үү тавиад тэгээ яваад Силом гэдэг горхинд очиод нүрээ уугаа. Тэгэх юм бол чи хараатаа болно гэсэн тэр хүн яг тэр ёсоор нь үйлцсэн. Тэгээд гол асуудал нь амралтын өдөр байсан учраас тэд нар Есүсийг амралтын өдрийн хуулийг зөрчлөө гэж ингэж үзсэн байна. Гэхдээ энэ шалтгаан гэдэг бид сайн мэдж байна. Ягаад гэвэл бид нар ярианы явцад тэртээ дэргүү тэд юу гэж хэлсэн? Есүсийг Христ гэдэг нь аврагч гэсэн үг тийм үү? Есүсийг аврагч гэж үзсэн хүнийг яана гэсэн байна. Синагогоос хөөнөөгө зарлцсан байсан юм гээд харж байна. Энэ хүмүүс аль хэдийн Есүсийг буруутгахад санаа нэгтцсэн байсан гэсэн. Шалтгаан хэрэгтэй байсан. Тэр шалтгаан гараад ирсэн юу? Есүс амралтын өдөр согор хүнийг эдгээсэн. Тийм үү? Өөр сайн мэдээнүүдэд Есүсийг амралтын өдөр хүн эдгээснээс нь болж бас буруутгасан тийм тохиолдлууд гардаг. Тэгээ Есүс тэнд юу гэж хэлснийг бид мэднэ. Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр амралтын өдөр хүний төлөө юм аа гэж хэлсэн, тийм үү? Та нар ч гэсэн үхэр худагт унахад та нар амралтын өдөр атал тийм ээ? Олсоор татаж гаргадгүй биш үү? Тийм байтал хүний хүү, Бурхны хүү амралтын өдөр хүн эдгээгээд өвчин золонгоос ангижруулж яхад тийм ээ? Юун та нар уурлна вэ гэж. Тэгэхээр энэ одоо байцаалт өгч штэ өнө хөөрхөө тийм ээ. Залуу хэдэн жил сохор явсан би мэдэхгүй байна. Гэхдээ энэ хүн еврейчүүдийн ойлголтоор их азгүй хувь тавиан төрсөн, нүгэл төрсөн, нүглийн улмаас хин нэгэн хамаатан садан ах トゥ нар ялангуяа энэ удмын хараал гэдэг ойлголтоос болж энэ залуу сохор болсон гэсэн ийм ойлголттой байсан. Түүхийн туршид удмын хараалын тухай ойлголт
одоо ч яригдсаар байгаа манай Христийнхэн дунд. Тэ. Тэгээ Изекиэлийн үед энэ манай эртний тийм ээ 5 6 дугаар зууны Есүс Христийг төрөхөөс өмнөх тэр үед бас Израильчуудад тийм удмын хараалын тухай ойлголт байсныг бид харна. Тэ. Тэнд бүр тийм хиллэг байсан тийм ээ. Эцгүүд нь усан үзэн мэтгэд хүүхдүүдийнхэн шигдэн цаарна гэж. Хиллэг бий болсон. Өөрөөр аав нарын нүглээ сууж хүүхдүүд зовно гэсэн утгатай. Ийм үг гарсан байсан. Тэгэд Изекиэл хэдгээр үлгэлээ. За та хүн унших юм бол 34 лөө хэдгээр ишлээ би санахгүй байна. Тэнд бүхэл бүтэн нэг бүлэг явж байгаа ш. Бүхэл бүтэн нэг бүлэг. Удмын хараал байхгүй гэж бурхан маш тодорхой бичсэн тийм их бүлэг байдаг. Тэгээ орчин үед хараад ба ерөөл гэх юмчлэнтэй ингээд удмын хараалын тухай манай Христийнхний ойлголт бас Христ тэр удмын хараал байгаа гэж ярьдаг хүмүүс яг энэ Изекиэлийн энэ бүлгийг юу ингээд таг ярьдгүү. Тэ. Ойлгож байна юм уу? Хизээч дурддаггүй. Хэрвээ дурдчих юм бол тэнд асуудал бий болно тийм үү? Тэнд бурхан маш тодорхой байсан удмын хараал байхгүй гэж. Өөрөөр хэлбэл хүн өөрийнхөө нүглийн төлөө л хариуцлага хүлээнэ. Аавынхаа, эцгийнхаа өмнөөс хариуцлага хүлээхгүй гэж хэлсэн. Тэгвэл ингэж жишээ өгсөн бурхан. Хэрвээ тэр хүн зөвхт хүн байгаад хүүхэд нь ёрын муу бол тэр аавын сайнаас болж тэр хүүхэд өршөөгдөхгүй. Тэр хүн өөрийнхөө муугийн хадлаа хариуцлага хүлээнэ гэсэн. Тэгээ бас дахиад нэг өөр жишээ авч байгаа бурхан тийм үү? Тэр хүний эцэг нь ёрын муу байгаа тэр хүү сайн тийм ээ зөвхт нэгэн бол тэр эцгийн ёрын муу тэр хүнд хамаагүй. Тэр хүн өөрийн зөвийн төлөө яг бурхнаас нэгүслийг хүртнэ гэж. Маш тодорхой жишээ өгсөн. Тэгвэл та бүхэн харж байна. Үүнээс хойш Есүсийн үед фарисеучуд болон шавнырын ойлголт нь бас яг тийм ойлголт явж байгаа. Энэ хүн хэнээс сохор болсон бай. Удмын хараалын тухай ярьж байна. Энэ залуу синагогоос өгтөө тэгж чи нүгэл төрсөн. Өөрөөр хэлбэл чи хин нэгэн хүний нүглийн улмаас сохор бол төрсөн азгүй хүн. Тийм байж чи бидэнд юу ярих гэж байна? Ингэж хэлж байна. Тэг би өнөөдөр бас энэ тал дээрээс хэлмээр байна. Ямар ч удмын хараал байхгүй шүү тамина. Тэ. Та өөрийнхөө нүглийн төлөө л хариуцлага хүлээнэ. Таны аавын нүгэл тэр үедээ л болсон. Тэр хүн тэр хүнийхээ хариуцлагыг хүлээнэ. Тийм үү? Эзэн ингэж хэлсэн байдаг тийм ээ. Юу гэж хэлсэн гэхээр ёрын муу хүмүүс 3 4 дэх үедээ шийтгэлээ буулгана гэж. Энэ ишлийг маш их барьдаг. Энэ ишлээс л ер нь болдог. Тийм үү? Яг нь энэ ийм юм л да. Хүн за хамгийн сайн дээдэлтэй Библиэлд бол 70 наслал гэж байгаа. Хүний насны хэрнээ хэмжээ. Гэхдээ яг нь Нуагаас хойш 120-г тогтоосон. Энэ бол хүний хамгийн дээд наслах хэмжээ. Үерээс хойш. Гэхдээ дунджаар хүн 70 наслна. Библи чинь хэлж байна. Тэгэхээр нэг 70-аас 80 хүртэл. За магадгүй 80 хүрсэн хүн ер нь 4 үеэ үздэг байхгүй юу? Тийм үү? 4 үеэ үздэг. Өөрийнхөө ачийг тэгээд яг нь ер нь 80 хүрсэн хүн бол 4 дэх үеэ заавал бараг үздэг. Тэгэхээр бурхан юу хэлээд байгаа гэхээр хэрв чи ёрын муу бол өөрийнхөө 4 дэх үедээ хүртэл яг өөрийн нүглийн төлөө муугаа үзэн шүүл гэж хэлж байгаа. Тийм утгатай. Тэгээ манайхан болохоор энийг үгж ойлгодог. Хэн нэгэн хүн нүгэлтэн бол тэр хүний хүүхэд тэрний хүүхэд тэгээд 4 дэх үедээ яг тэр хараал байна гэж ингэж ярьж байна. Үгүй. Тэгвэл бид нар нэг юм бодъё те. Бурхан юу гэж хэлсэн? Хэрв чи бурханы зөвхт хүн бол 1000 үед чи яасан? Ерөөнө гэсэн те. Тэгэхээр хэн ч одоохондоо 1000 үе үзээгүй байгаа тийм үү? Анхны хүн Адам ч 1000 дахь үе яг үзээгүй юу. Тэгээ энэ ямар утгатай үг юм? Би мөнхөд ерөөнө л гэсэн үг шүү дээ. Хэрв чи зөвхт бол би чамаа 1000 үе чинь гэдэг чи юу гэсэн үг? Чи 1000 гэдэг нь мөнхийн утгыг илэрхийлж байна. Мөнхөд ерөөгднө л гэсэн утга. Чи 3 дахь 4 дахь үедээ чиний хүүхэд тийм ээ одоо харагдана гэдэг бол та 3 дахь 4 дахь үедээ тэр өндөр наслахтаа өөрийн нүглийн улмаас та хариуцлага хүлээнэ л гэсэн утгатай. Тэгэл манайх энийг мушгаад удмын хараалын тухай ярьдаг. Энэ үед ч гэсэн Есүсийн үед ч гэсэн сохор хүнийг тэгэд хин нэгэн хүний буруугаас болж үгүй ер нь бол аав ээжээс нь болж сохор боллоо. Есүсийн үгүйсгсэн үгүй. Энэ бол алдрын төлөө юм. За бид нар цааш нь унших юм бол энэ нэлээд урт хэсэг гарч байгаа.
энэ залууг байцаасан шалтгаан Есүсийг буруутгахад оршиж ирснийг бид харж байна. Есүс амралтын өдөр хүрхэн идгээсэн. Энэ тэдний шалтгаан болсон. Тэрнээс биш угаасаа тэд Есүсийг буруутгаж ямар нэгэн аян шалтгаан хайж ирснийг бид мэднэ. Бодиттой факт гараад ирсэн. Бодиттой нэг тохиолдол гараад ирсэн. Амралтын өдөр Есүс хүнийг идгээсэн. Ажил хийцэн байхгүй Есүс тий. Амралтын өдрийг зөрчсөн. Амралтын өдөр ер нь хүн юу ч хийх ёсгүй байсан тийм үү? Тий. Өөрөөр хэлбэл Есүс эмчийн ажил хийсэн байна шүү дээ тийм ээ? Эмчилгээ хийсэн. Тий. Уг нь бол хуулийг зөв ойлгосон бол хууль хүний сайн сайхны төлөө хүний тийм ээ амар амгалангийн төлөө бурхан хуулиа өгсөн. Өөрөө бурхан Мосегээр хуулиа өгөхдөө миний хууль та нарын сайн сайхны төлөө гэж хуулиа өгч ирсэн. Хэрвээ тэр хуулийн зорилгыг ойлгосон бол фарисеучуд тэр хүний төлөө баярлах ёстой байсан тийм үү? Эцэгчүүд нь эцэгх нь баярлах ёстой байсан. Хамгийн түрүүнд. Харин бид харж байна эцэгх нь яасан гэж байна? Айсан гэж. Ягаад гэвэл синагогоос хөөн гэд хэлсэн байсан. Есүсийг аврагчгээ хилчих юм бол хөөгдөн гэдгийг мэдчихсэн. Тэгээд тэд нүдэн дээр нь хүүхэд нь төрлөх хүүхэд нь насаараа сохор байсан гуйлгачийн явсан хүүхэд нь хараа орчоод ахад амиа хойголж штэ юу гэсэн. Өөрөө насан турцсан өөрөөс нас уу. Тийм үү. Тэгээ Иохан бидэнд тайлбар өгч. Яагаад энэ эцэг хүүгийнхаа эдгэрэл баярлж чадаагүй баярсан те хөөрч чадаагүй тайлбарлахдаа тэд синагогоос хөөгдтгүй гэсэн. Тэгээ синагогоос хөөгдөн гэж юу гэсэн үг юм? Израилийн ард түмнээс таслагдсан гэсэн үг. Тийм үү? Тэгэхээр Израилийн ард түмнээс таслагдсан гэдэг бол сохор байснаас шаах уу? Аюумшигтай гэж үзэж байна. Тэгээ бид нар энэ залууг нэг талаараа харах юм бол бид энэ залууг сонь тийм үү? Дөнгөж гой нүдэнд оронгуудаа шууд юу руу очсон? Байцаалт руу очсон тийм үү? Тийм ээ. Нэг талаараа одоо юу хийх, азгүй юм уу, юу хийх мэдэхгүй тийм. Та нар анх Есүс итгэжсэн үе санаж байна уу? Санаж байна уу тийм? Тэгэж маш баяр хөөртэй байсан уу? Тийм. Есүс тэгэхэд маш баярлагдагтай бид нар. Тийм. Би бол сандаг маш их баяр хөөртэй. Би бол 3 өдөр баярлсан. Тийм. Сэтгэл хөөрсөн, маш баяртай явсан. Манай ээж 3 өрөө байртанд орхоо сонсоод 3 өдөр унтаагүй гэдэг. Тийм. Маш их баярсан байгаа байхгүй юу. Тэг манай ээжийг ойлгож болно. Яагаад гэвэл манайх ч 7 8 хүүхэдтэй нэг жижигхэн нэг 24 м квадраттай нэг жижигхэн байр. Тэр үед нэг төмөр замын таа хүн мэдэн шүү дээ. Тэг 3 өрөө нөгөө аман хуурдаар гардаг шүү дээ. Хуваадаг тий. 3 өрөө 3 айл хуваадаг. Манайх нэг жижиг өрөө хуваадаг. Тэгээд тийм жижигхэн өрөөнд амьдарч байсан. Тэг улс манай хавд 3 өрөө байр өгснэг сонсоо ээж 3 өдөр унтаагүй гинлээ. Баярлаа. Би Есүс итгэхэд бас 3 хоног маш их баярлсан. Та нар ч гэсэн тэгсэн байх гэж бодож байна. За тэгээ Есүс итгэн гутад хавчлан авсан хүн байна уу энд? Загнуулаад аав ээжтэй загнуулаад за нэргүй манай баяр чиг маань тэгсэн гэж байна. Та нарын олонх нь харин тгийг өгөн тийм үү? Энэ залуу итгэсэн тэр өдрөө яах вэ? Хараа орсон тэр өдрөө яах вэ? Хавчлах шүүхэлтэнд орсон тийм үү? Байцаалтанд орсон. Тий. Маш игзэгтэй. Ягаад гэвэл синагогоос хөөгдөх аюултай. Израилийн ард түмнээс таслагдах тийм аюултай шийдвэр гарах үуч тийм байцаалтанд орсон. Тий. Гэхдээ энэ залуу зоригтой байсныг бид харж байна. Юу гэсэн? Би нүдийг минь шавраар шавсан би угаагаад тэгэл харсан. Хийсэн болсон юм аа л хийсэн тийм үү? Миний нүдэн дээр шавар наасан. Тэр хүн мэдэрсэн байж тээ шавар. Тэгээд Силом гэдэг рүү горх руу очисон. Тэгээд угаасан би тэгээ хараа орсон. Тийм ээ. Тэгсэн энэ хүн амралтын өдрийг сагдгүй учраас бурхных биш гэв. За тэд нар хоорондоо бас санал зөрсөн тийм үү? Нүгэлт хүн ийм тэмдгийг хэрхэн үлдэж чадах вүлээ гэдэг тэдний дунд хагарал гарсан гэж. Фарисеучуудын дунд бас хагарал гарсан. Ягаад гэвэл энэ залуу нэг үгийг аягүй зөв хэлсэн. Энэ залуу төгсгөлт нь. Юу гэж хэлсэн бэ гэхээр дэлхий бүтээгдснээс хойш анхны өдрөөс хойш цаг хугацааны эхлээс хойш сохорхон нүд хараа орсныг хэн сонсоогүй гэж. Тийм. Нэрээ тийм.
Яг гэвэл бид нар хуучин гэрээнд олон иш үзүүлэгч нар үйлчж ирсэн бид. Мөөсөө үйлчж ирсэн бид. Тэгээ Мөөсөгөөс хойш өчнөө иш үзүүлэгчд байсан. Тэдний хоёр нь лав тийм үү? Үхсэн хүнийг амьлуулсан байсан. Тийм. Илия, Илиша хүн амьлуулсан байсан. Нааман яасан? Уйман хүчнээс идэрсэн байсан. Тийм. Тэрэн дотор бүх иш үзүүлэгч нарын нэг л хийж чадаагүй юм байгаа юу? Сохор хүнийг хараа оруулаа. Хин чиг. Үхсэн хүнийг амьлуулсан хүмүүс шүү дээ. Тийм ээ. Уг нь бол хараа орохоос аль нь илүү хэцүү вэ? Үхсэн хүнийг амьлуулах нь хэцүү юм уу? Хараагүй хүнийг хараа оруулах нь хэцүү юм уу? Үхсэн хүнийг амьлуулах хэцүү те. А гэтэл Израилийн түүхэнд байна шүү дээ. Хоёр ч иш үзүүлэгч яасан. Үхснийг амьлуулсан байгаа шүү дээ. А гэтэл тэр олон иш үзүүлэгч нар олон гайхамшиг тэмдгүүдийг үлдэж яхад нэг ч хүн хараа ороогүй. Есүсийн анхны үйлчлэл Галилаас 40 хоног цөлд мацаг өрчөөд Есүс төрлөг Назар хоттой Исаягаас 61 дугаар бүлгээс уншихтаа юу гэдэг вэ? Тэ? Сохруудад хараа оруулж, тийм ээ? Зовгчдод инх тайвныг тогтоохын тулд Бурхны сүнс надтай хамт байгаамаа гэж Исая уншсан. Тэгээ Есүс энэ үг биелж гэнэ гэж хэлсэн. Сохруудад хараа оруулах гэсэн үг байна. Тэгээ Есүс энэ үгийг энд гүйцэлдүүлсэн. Энэ залууч хэлж байна. Ер нь бол иш үзүүлэгч нар ч тийм үү сохор хүн хараа оруулаагүй шүү дээ. Энэ хүн яатлаа нүгэлтэн байж хараа оруулах юм бэ? Энэ хүн Бурханаас гэдэг нь ойлгомжтой биш шүү. Үнэхээр энэ хүн идгээхэд энэ хүнийг байцсан хүмүүс хүртэл хоорондоо санал зөрж байна. Нэг нь хэлж штэ. Энэ нэг нь хэлж байна. Наа чи нүгэлтэн Бурханых биш. Нөгөө хүмүүс нь за арайч тэгж хэлж болохгүй баха тий. Сохор хүнийг хараа оруулж байгаа хүн чинь арайч Бурханых биш байж болохгүй баха. Энэ бол манай талын хүн байна гэдэг. Ингээ хоорондоо маргалцсныг бид харж байна. Тэр хүн чиний нүдийг нээсэн учраас түүний тухай чи юу хэлэх вэ гэхээр тэр бол иш үзүүлэгч гэвэ. Энэ залууг хэлж чадах юм бол юу? Тэр тэгэлж штэ. Энэ бол иш үзүүлэгч. Гэхдээ иш үзүүлэгч дотроо яг хараа оруулсан анхны хүн бол таарч. Тэгээд түүнийг сохор байж байгаад хараатай болсон евдэчүүд итгэсэнгүй. Хараатай болсон хүний эцэгхийг нь дуутахад хүрчээ. Тийм үү? Итгэхгүй шүү дээ, тий. Яагаад ч итгэхгүй вэ? Энэ ерөөсө болж байгаагүй үйл явдал, тий. Хэдэн ч түүхэнд болоогүй үйл явдал. Төрөлхийн сохор хүн шүү дээ, тий. Нүдэн ширэгцсэн байхгүй. Тийм хүнийг хэлж. Хизээч юм харж байгаа хүнийг хараа оруулсан. Тэгээ эцгийн авчирсан сохор төрсөн гэж та нарын ярьдаг хүүчин энэ мөн үү? Гэсэн эцгийнх нь мөн л гэж хэлсэн. Тэгвэл одоо тэр яаж харж байна вэ гэсэн. Энэ хүү маань мөн гэдгийг болон сохор төрснийг бид мэдэж байна. Гэрчлэлээ тийм үү? Энэ манай хүн мөн сохор төрсөн. Одоо мэдхээс өөр яах вэ тийм үү? Өнөө хүн нэг хэдэн жоохон мөнгөтэй л харин шүү дээ. Өдөр болгон хийдэг ажил гуйлга гоох байсан юм чинь. Тэ? Өдрийнхөө хоолны мөнгийг орой л гэртээ хардаг ийм л залуу байлаа. Харин одоо тэр яаж харж байгааг бид мэдэхгүй. Нүдийг нь хэн нээснийг нь ч бид мэдэхгүй. За үнэ л хэлж яана хөрхий. Юу гэсэн? Өөрөөс нь асуу. Тэр бол нас бийд ирсэн хүн. Тэр өөрөө хэлэв. За энд манай Иохан элч бидэнд тайлбарт өгч байна. Эцэг их нь евдээчээс айсанд бол тэгж хэлжээ. Есүс Христийг мөн гэж Есүсийг Христ аврагч гэж мөн гэж хүлээн зөвшөөрсөн хүн синагогт хөөгдөх ёстой гэж евдээчүүд нэгэнтээ шийдсэн байлаа гэж. Айл хэдийн шийдвэр гарцсан. Тэгээд ер нь багцаалсан баг. Тийм ээ? Яриач Есүсийн тухай ярьж ирсэн учраас эцэг их бол мэдчихсэн. Энэ Есүс гэдэг хүн идгээчлээ гэж. Тэгээ Есүс миний хүү идгээсэй гэх юм бол хэрэгт орно гэдгийг ойлгосон. Тийм болохоор тэд нар яг өөрөөс нь асуу наач насан турсан өөрөө хариуцлага билээ. Тэгэхээр аль хэдийн яг тэд Есүсийг шалтгаглан барихад хүсэжсэн гэдэг нь ойлгомжтой. Фарисеучуд сохор байсан хүнийг 2 дахь удаага дууцсан. Дахиад байцаагцсан тийм үү. Нэг өдөр 2 байцаалтанд орсон. Тийм үү. Тэгээ юу гэсэн?
Тэр хүн нүгэлтэйг бид Бурхны алдрыг өргө. Тэр хүн нүгэлтэйг бид мэднэ гэсэнд тэр түүний нүгэлтэн хэсгийг би мэдэхгүй. Би нэг л эмийг мэднэ. Сохор байснаа одоо харж байгаагаа л яг мэднэ гэж. Би та нарт хэдийнэ хэлсэн. Та нар сонсоогүй. Юу та нар дахин сонсохыг хүснэ. Та нар бас түүний дагалдагч болохыг хүсээд байгаа мүү гэхэд фарисеучид түүний хараан зөвгөж чи түүний дагалдагч байна. Харин бид Мөсегийн дагалдагч. Мөсөд Бурхны айлсныг бид мэднэ. Харин түүний хаанаас ирснийг бид мэдэхгүй гэсэн өнөөхөн. Тэд нүдийг нээсэн гатал та нар түүний хаанаас ирснийг мэдэхгүй байгаа гайхалтай юм гэсэн. Хаанаас ирсэн мэдэхгүй хүнээ тэд нүгэлтэн гэдгээ аль хэдийн яг тунхалцсан зарлцсан явж байгаа. Есүс хаанаас ирснийг ч мэдэхгүй мөртлөө аль хэдийн түүнийг нүгэлтэн яагаад нүгэлтэн гэж үзэж байна? Амралтын өдрийг зөрчсөн гэж байна. Мөсег зөрчсөн, Мөсегийн хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Аль хэдийн Есүсийг буруутгацсан байна, тийм үү? Тэгээ зогсохгүй аль хэдийн Есүсийг аврагч гэж хэлсэн хэнийг яг синагогоос хөөнөөгөөд тунхалцсан байна. Би хэд хэдэн зүйлийг өнөөдрийн номлолоос хэлмээрээ нэгдүгürt нь бид нар нэг юм ойлгох удмын хараал байхгүй шүү гэж би хэллээ. Энэ түүхээс бид нар тэрийг сурна. Тийм учраас тавхан ойлгосон гэж бодож байна. Хоёрдугаарт нь Христ итгэсэн хүн болгон дандаа бас гоё ихэлтэй байдгүй бид харж байна. Тийм үү? Бидний зарим маань Христ итгэн гутаа яг ийм хавшлах шүүлтэнд орж байгааг бид харж байна. Монголчууд бид хайрцангуй бас жаргалтай. Тийм ээ? Та нар харж байгаа шүү дээ. Ганцхан хүн л гараа хөөж шүү дээ. Ийст итгэсэн суулж. Тийм ээ? Илдэвдүүд дээр дуудуулж та хараалга зөвхүүлсэн хүмүүс байна. Би бол тийм байгаагүй. Би сандаг л да. Ийст тэгээд удаагүй байсан да. Том өрөөнд манай аав зурагт үзээд ингэ сууж шүү. Аавынхаа том өрөөнд хаж байхдаа би хэлдэг байхгүй. Ой аав гэдгээс. Йоо гэсэн. Би Есүст итгэдэг болсон. Есүсийн цуглаанд явдаг болсон шүү гэсэн. Манай оо заал гэсэн. Тэгээд гоё өсдөө те. За юу тожгоо юм ба. Одоо байсан бол яах вэ те? Одоо нарын эцэгчүүд бол босон суухын хянан нэстэй хүүхдүүд юу орой хідэн цагт яадаг юм те. Одооны эцэгчүүд хариуцлагатай болсон гэж би боддог. Манай ээжнэр тэгээ олон хүүхдээс тоодог өстөө. Харж ич том өрөөгөр өнгөрөхтөл гэж өө аав өө гэдэг. Би цуглаанд явдаг болсон шүү гэсэн. За тэгэл боллоо. Энэ залуу тийм болоогүй тийм үү? Аав ээж нь татгалцаж үүгээсээ татгалж айсан байна. Энэ залуу хоёр ч удаа байцаалтанд орсон. Тэгээд Есүс юу гэсэн? Тэр залуу маш зөрөгтэй байсан. Үнэн л хэлсэн. Би ийм хараа авсан юм. Эндээс бас нэг түүхийг та бүхэнтэй хаалцмаар байгаа. Өнөөдөр дэлхийд дээр маш олон хүмүүс түүхийн туршид өөрийгөө Христэд зарлж явсан. Өнөөдөр Солонгост миний сонсноор 40-50 өөрийгөө Христ гэж хэлж байгаа хүмүүс байгаа. Өөрийгөө аврагч гэж хэлж байгаа хүмүүс. Гаж урсгалын хүмүүс байна. Тэ. Тэг харамсалтай маш олон хүмүүс тэр гаж урсгалын хүмүүсийг дагж байна. Хамгийн ойрхон жишээ бол Шиндэнгэр газар юм, тийм ээ. Ийм ах игээд Солонгос өвгөн байна. 94 настай байна уу? Одоо ч нэг удахгүй байх л та. Тий. Тэгээд уг нь ийм байхгүй юу? Энэ түүхээс бид нар харж байгаа. Хэрвээ жинхэнэ Христ бол тэр хүн тэмдэг үлдэх ёстой. Христтэй нотлохын тулд. Тийм үү? Гэтэ тэр хүн өөрөөсөө Христ гэж хэлж байгаа хүмүүс тэмдэг үлдээгүй шүү дээ тамина. Зүгээр л Библийг өөрөөхөөрөө тайлбарлаж өөрөөхөөрөө баталж байгаа л хүмүүс. Ялангуяа элчин номыг л түшгэлж элчин номыг тайлбарладаг гэж өөрсдөө өвөөлөгч байгаа хүмүүс. Тий. Тэгэхээр жинхэнэ Христийг мэдээгүй л юугаар мэдэх ёстой? Үйл хэрэгээр мэдэх ёстой. Есүс өөрийгөө Христ гэж мэдж байгаа. Есүс өөрийгөө Христ гэж гэрчилж тунхагласан. Тэгэхдээ Есүс зүгээр нэг амаараа хэлчихээгүү. Үүнийг юугаар илэрхийлсэн? Үйлсээр илэрхийлж. Өнөөдөр яг тэр хүмүүсийн нүдэн дээр Есүс өөрийгөө Христ аврагчдаг юугаар нотолж байна? Хүний түүхэнд болоогүй нэг гайхамшиг үлдэж байна. Тэр нь юу? Төрөлхийн сохор хүнийг хараа оруулж байна. Тэ. Тэгээ та бүхэн мэдж байгаа хөөхтэй яаш хавар зурсан юм болоо гэж. Би бол ингэж бодож байгаа. Энэ биднийг эхлэл рүү аваачиж байгаа. Анхны хүн яах вэ? Адам явыг бурхан яах вэ? Шавар зурж хүнийг бүтээсэн. Тэгээ энэ хүний төгсгөл ч гэсэн тэгж хэлж байгаа.
цаг хугацааны эхлээс хойш гэж тэр бас бүтээлийг ярьж байгаа. Тэгээ бүтээлийн цаг хугацаа руу биднийг энэ хүн залуу аваачиж байгаа. Тэрнээс хойш сохор хүнийг яах вэ? Хараа орсон үгүй. Тэгэхээр Есүс бол хүнийг тэр шавраар бүтээсэн эзэн өөрөө шүү дээ. Тийм үү? Тэр эзэн өнөөдөр сохор хүнийг өөрийнх нь бүтээсэн бүтээлийг нүдэн дээр нь жоохон шавар тавиад за очиод яах вэ? Усаар угаачгаал гэсэн. Тэгээд тэр залуу хийснийхэн дагуу л үйлцсэн. Тэгээ яасан? Хараа орсон. Энэ залуугийн хийсүүгийг бид нар харъя. Тэр нүднийг минь нээсэн атал та нар түүний хаанаас ирснийг мэдэхгүй байгаа нь гайхалтай. Бурхан нүгэлтүүдийг сонсдог. Харин Бурханаас имэж хүслийг нь үлдгэж хүнийг сонсдгийг бид мэднэ. Төрөлхийн сохор хүнийг нүдийг нээснийг цаг хугацааны эхлээс хойш хинж сонсоогүй. Энэ хүн Бурханаас ирээгүй бол тэр юу хийж чадахгүй байх байсан. Яг л зөв байсан. Энэ хүн Бурханы хүн байна. Ийм гайхамшиг зүгээр нэг хүн хийхгүй гэж. Тэгэхээр өнөөдөр дэлхийд дээр байгаа тэр олон өөрсдийнхээ одоо удахгүй монголчуудаас өөрийгөө Христ гэж зарлах хүн гарна шүү дээ. Удахгүй тий. Бүх үндэснээс Христчлэлийг хүлээж авсан бүх үндэснээс тийм гаж хүн дандаа гарч ирсэн. Өөрийгөө аврагч Христ гэж хэлсэн. Эрэгтэй эмэгтэй хүмүүс гарч ирсэн. Тэр хүмүүсийг таних ерөөсөө амархан. Энэ хүмүүс ийм хэмжээний гайхамшиг үзүүлэх ёстой. Тийм үү? Усыг дад суулгах гэж юм уу? Тийм ээ? 5,000 хүнийг хоолдог ч юм уу? Тийм үү? Эсвэл яг сохор хүнийг хараа оруулах. Тийм гайхамшиг үлдэх. Тийм учраас Есүс хэлсэн та нар миний үгэнд итгэхгүй бол яг миний үйлсийг минь юу үйлснийг минь хараад итгэх түн гэж хэлсэн. Яагаад Есүс шавнарт эрх мэдлийг өгөөд Илч Паул, Илч Петр болон түүний шавнар газар очисон газар болгонд тэмдгүүд гайхамшигтайг үлдэж байсан бэ гэвэл тэд ярьсан зүйлээ батлахын тулд байсан. Тэд Христчлийг нотлохын тулд, Христэл үнэн гэдгийг батлахын тулд яг эдгээр гайхамшигүүдийг үлдэж байсан. За ингээд цааш нь бид нар харах юм бол юу болсон бэ? Идэж тэр хүний хөөн гаргасныг Есүс сонсоод түүнийг олж чи хүний хүүд итгэж байна уу гэсэн. За. Тэр хөөгдсөн байж чинь залуу. Тэ. Аав ээжийнхээ айжсэн юмнаас яг тэр залуу тохиолдсон байна, тийм. Аав ээж нь синагогоос хөөгчвээ гэж айж үтлээ яг. Энэ залуу дөнгөж итгэсэн өдрөө. Үгүй дөнгөж яг хараа орсон өдрөө. Уг нь хамгийн их баярлаж багтах, тийм ээ. Амьдралын хамгийн тэр жаргалтай мөч түүн тохиож явахад тэр Израильчүүдийн хамгийн айдаг юмтай яг нүүрт болж байгаа. Магадгүй түүний хөөж гаргасан нэг фарисей тэгж бодсон бах те. Энэ залуу сохор хэвээрээ байсан бол дээр байхсан гэж. Тэгсэн бол энэ хүн Израилаас таслагдахгүй байсан гэж. Израилаас таслагдах үе хөөгдөн гэдэг синагогос хөөгдөн гэдэг нь ер нь бол тухайн еврей хүний хувьд бол там дунжин гэсэнтэй адилхан байна. Чи хүний хүүд итгэж байна уу гэж асуусан. Есүс тэгээд сонссон байна үйл явдлыг мэдчихсэн. Тэгээд очиод нөгөө залуу голоод чи хүний хүүд итгэж байна уу гэсэн. Эзэн минь тэр хэн бэ? Би түүнд итгэе гэв. Чи түүнийг харсан. Одоо чамтай ярьж байгаа нь тэр мөн гэлээ. Чи намайг харж байна. Би бол тэр байна гэсэн. Тэ? Энэ нэг үг байгаа. Хүний хүү гэсэн үг байгаа шүү. Тэ? Энэ юуны тухай яриад байгаа гэхэлэр бид нар Даниэлийн ном руу очих хэрэгтэй, тийм ээ. Даниэл дээр хүний хүү шиг нэгэн үйл хөлөглөн яг эртний нэгэн заларч байгаа тухай үг байна. Мөрөд Даниэл руу харах юм бол Хүчингэрэн тийм ээ Даниэл номноос юмар харъя. Есүс тэрийг хэлж байгаа. Эртний нэгэн 7 дугаар бүлэг намайг харсаар байтал сентинүү тавигдчих эртний нэгэн суудаа залрах. Энэ бол бурхныг тухай ярьж байна. Толгоон үсэн цэвэр нуус шиг байв. Сентин галын дүш шиг, дугуйнууд нь дүрлцэн гал шиг байв. Өмнөөс нь галтай мөрөн гарч ирэн урсв. Үе төмөрө түүнд үлчиж, үе төмөрө өмнө зогсоож байлаа. Шүүх эхлэн номууд илгээдэг. За ингээд цааш нь ярахад харагтун хүний хүү шиг нэгэн Тэнгэрийн үүсээр ирж эртний нэгэн дээр очиод түүнд бараалах. Түүнд эрх мэдэл сүр жавхлан хаанчлаг өгдөж бүх ард түмэн үндэстэн бүх хилэн түүнд үлждэг.
Ноёрхол нь үрдийн ноёрхол эс өнгөрн одно. Хаанчл нь эс устдах хаанчл юм аа гэж. Тэгэхээр Есүс хүний хүү гэдгээр юу хэлээд байгаа гэхээр тэрхүү Даниэлд үзэгдсэн тэр үзэгдэл дотор байсан тийм ээ эртний нэгэн бараалгаж байгаа хүний хүү. Өөрөөр хэлбэл Есүс юу гэж хэлж байна? Чи аврагчд итгэж байна уу? Тийм ээ. Эртний нэг нь бараалгаж байсан тэр хүний хүү чи итгэж байна уу гэж. Тэр залуу байсан би итгэе. Би итгэмээр байна гэсэн. Есүс юу гэж хэлсэн? Тэр чинь би байна гэж. Амен. Тийм үү? Энийн өмнө Есүс 8 дугаар бүлгийн төгсгөл тэгж хэлж байгаа. Би та авраг 30 хүрээгүй гэж. Та дөнгөж 30 эдтэй байж. Авраамыг харсан байх уу гэсэн. Есүс юу гэж хэлсэн? Авраам намайг харсан. Тийм үү? Авраам анс өмнө би байгаа юм аа гэж хэлсэн. Тэнгууд хүмүүс яасан? Чулуу аваа шитгэх Есүс өөрийгөө халахлаад сүмээс гарсан тийм. Энд Есүс маш тодорхой хэлж байна. Би бол бурхан юм аа гэж. Би бол Авраамаас өмнө оршигч нэгэн гэж хэлж байна. Одоо Есүс ч гэсэн энд юу гэж хэлж байна? Тэр эртний нэгэнд бараалгach, бурхан бараалгach гэсэн үйл хөлөгсөн бүх ноёрхол эрх мэдлийг авсан хүний хүн хин гэж байна. Би юм аа. Тий. Зарим хүмүүс тэгж буруутгадаг. Есүс хизээч өөрийнхөө амар өөрийгөө бурхан гэж хэлж байгаа үг гэж. Үгүй, Есүс энд бүр хангалттай хэлж байна. Юу гэж хэлж байна? Хүний хүү гэж өөрийгөө хэлж байна. Энэ бол Даниэлийг уншсан хуучин гэрээг мэдж байгаа хүмүүст энэ бол маш хүчтэй үг, тийм ээ. Шууд ойлгогдно. Есүс ямар айхтар тийм ээ хэрэгм зэргийг өөртөө үүрч байгааг тийм нэрлэж байгааг хамаатуулж байгааг. Та нар ингээд хүний хүү гэхлээр хүнээс төрсөн хүү гэж ойлгоч магадгүй шүү дээ тийм. Анх би Есүс сайн мэдээг Даниэлийг мэдээгүй байх та. Есүс хүний хүү гэхлээр Маригаас төрсөн жинхэнэ хүн байна л гэж ойлгоод идэг байсан. Үгүй. Есүс энд эртний нэг нь бараалгach байгаа тэр хүний хүүгийн тухай ярьж байгаа. Тэр хэрэгэн зэргийг өөртөө хэлж байгаа. Тэр чинь би байна гэж. Одоо Есүс юу гэж хэлсэн? Тэгэнгүүт нөгөө залуу юу гэсэн? Эзэн би итгэж байна гэхэд түүнд яв мөргөө гэж хэлж байна. Есүс өөрт нь мөргсөн хэнийг ч цааргалаагүй шүү дээ. Та мэдж байгаа тийм. Тэр мөргөл хүндэтгэлийг хүлээж авах ёстой. Мэдж байсан. Хүмүүс түүний өмнө сүгдэх ёстой. Тэр түүнийг мөргөх ёстой. Түүнийг хүндлэх ёстойг Есүс мэдж байсан. Тийм. Тэгэхээр бид нар нэг юм анзаарах хэрэгтэй. Авраам гэртэн нэрсэн хоёр зочин ирдэг тийм үү? Санаж байна уу? Содом Гомора хотыг шүүхээр хоёр хүн ирж байгаа. Тэрний нэг нь Христ байсан гэдгийг бид юугаар мэдгүйгүй л Авраам гүйж очиод өмнө сүгдсэн шүү дээ. Бидний итгэлийн үг, тий? Авраам сүгдэхэд тэр хүн татгалцаагүй, хүлээж авсан. Тэр Христ байсан гэдгийг одоо бид мэдж байна. Иохны энэ загтлыг бичсэн илчил ном дээр энэ илч 2 удаа Тэнгэр элчийн өмнө сүгдэх гэж оролцсон. Тийм үү? Тэгсэн Тэнгэр элч юу гэсэн та болохгүй. Та сүгдэж болохгүй. Надад сүгдэж болохгүй. Би бол бүтээл байна. Та хург Есүст мөрөх ёстой гэж. Зөвхөн та түүний өмнө яв сүгдэх ёстой гэж. Ингэж хэлсэн. Бид нар аврал ирж маш олон юмд сүгдэж мөрөгдөг, тийм ээ. Биднийг эдгэх болов, биднийг тийм ээ туслах болов, амьдралын юмд сайжруулах болов, биднийг тэгчих болов гэж бид нар маш олон хүний өмнө олон хүний гараар бүтсэн шүтэнүүд бид мөргөж ирсэн. Харин өнөөдөр Библи бидэнд хэлж байна. Жинхэнэ хүндэтгэлийг, мөрөглийг хүлээж авах зохистой нэгэн болгон Есүс юм аа гэж. Тэр энэ залуугийн мөрөглийг хүлээж авсан. Тэгээ Есүс түүнд юу гэж хэлсэн? Би энэ ертөнцийн шүүлтийн төлөө өрсөн хардаг харагсдыг сохор болохын тулд юм гэж айлдав. Есүстэй хамт байсан зарим фарисеучуд үүнийг сонсоод түүнд бид бас сохор байх нэ гэхэд Есүс за энэ их гоё үг хэсэг тийм ээ. Одоо цөмөр унши. Есүс тэр залууг хүлээж авсан. Тэр хүний хүндэтгэлийг, тэр хүний итгэлийг хүлээж авсны дараа Есүс хэлсэн. Хүний хүн шүүхээр ирэхсэн хардгийг яасан? Хардгүйг хараа оруулж.
сая нөгөө хардггүй сохор хүнийг яг хараа оруулчлаа штэ. Тийм үү? Харагчдыг яасан? Сохор болгох нэ гэсэн. Тэгсэн нэг хэзэн фарисеучуд явж исэн. Яг энэ үгийг сонсоод ингэж асуусан. Тэгэхээр бид бас танаар сургах юм уу? Бид тэгэхээр сохор байх нэ. Тэгэхээр та биднийг хараа оруулах нэ. Тийм. Есүс тэгсэн юу гэсэн? Хэрв та нар сохор байсан бол нүгэлгүй байхсан. Өөрөөр юу гэсэн? Хэрв та нар яг энэ хүн шиг сохор байсан бол яах байсан? Нүгэлгүй байх байсан. Энэ гайхамшигтай. Ягаад би гайхамшигтай гэж хэлж байна? Хэрв та нар Эхлэл номын энэ 9-р бүлгийг эхнээс нь уншсан бол юу гэж эхэлж байгаа? Энэ хүн сохор байсан хэний нүглээс болсон бэ? Тэгж хэлсэн баха. Тэгээ би удмын хараалын тухайс. Энэ залууг синагогоос хөөхөөс өмнө тэр фарисеучуд түүнд юу гэж хэлсэн бэлээ? Гим нүгэл төрсөн чи яах вэ? Бидэнд заах нү гэж. Өөрөөр тэр залуу хэлж чи сохор байгаа нь нүглээс юм аа л гэсэн. Гэтэл Есүс энд юу гэж хэлж байна? Хэрв та нар энэ залуу шиг мах цусны хувьд нүдэрээ сохор байсансан бол та нар яах байсан? Нүгэлгүй байх байсан. Хүмүүсийн бодол шал өөр байна те. Хүмүүс сохор байгаа нь юунаас болсон гэж үздэг байна? Нүглээс. Гэтэл Есүс юу шал нөгөө төгний минь ярьж байна. Юу гэж байна? Харин ч энэ хүн сохор байгаа нь түүнийг нүгэлгүй гэдгийг харуулж байна. Гэтэл та нар бид харж байна гэж ярьдаг тул нүгэлч нь байсаар л байна. Есүс одоо хэнийг хэлж байна? Хэн нүгэлтэй вэ? Тэгэхээр энэ сэдвийн хүрээнд бид нар нүгэл хилэнцгийн асуудал нэлээд чухал гэдгийг бид харж байна. Анханасаа нүглийн тухай асууж гисэн. Тэд нар Есүсийг аль хэдийн нүгэлтэн гэж зарлцсан. Хаанаас ирсэн ч мдээгүй үжиж Есүсийг нүгэлтэн гэж зарлцсан. Энэ залуу хөөхтөө яг чи нүгэл төрсөн чи бидэн заах ёсгүй гэж хэлсэн. Есүс хамгийн төгсгөлт нь явж энэ сохор залуу биш харин та нар яг нүгэлтэй юм аа гэж. Яг гэвэл та нар өөрсдөө хардаг гэж боддог. Та нар Мосег мэддэг гэж боддог. Та нар өөрсдөө яг чаддаг гэж боддог. Та нар өөрсдөө бүхнийг мэддэг, бүгдэд заадаг гэж боддог. Тэгээ хүртэл хэлж штэ. Би хардгүй хараа харуулахын тулд ирсэн гэхэд юу гэж байна? Арай та бид заах гэдэг юм биш үү? Бид нар арай сохор юм биш үү? Есүс. Та нар сохор байсан бол дээр байхсан. Тэгвэл би та нарыг яагаад хараа оруулах байсан. Гэтэл та нар харж байгаа гэж бодож байгаа. Гэтэл үүндээ та нар харж байгаа биш. Та нар нүгэл дотор байна. Тийм учраас тэд ертөнцид хизээж тохиолдож байгаагүй. Мараг бүтээлээс хойш тохиолдож байгаагүй тийм гайхамшиг тэмдэг нүднийх нь болцоод байхад баярлахгүй шүү дээ. Эзнийг алдаршуулах. Бурхныг магтахгүй. Хүний түүхэнд хизээж одооч сохор хүнийг хараа оруулсан түүх байхгүй. Яг гоо шинжлэх ухаан үзээд л тийм үү. Тархиндаа янз бүрийн холбоол ингээл харуулах гал шилмэл зүгэлгээл яг харлаган байдлыг бол ингээл шилмэл зүгэл засч байна. Тэ. Болрыг цайрахт нь бол ингээд тунгалаг болгочих чинь. Харин яг ингээд хизээж хараагүй нүдийг хараа оруулсан түүх одооч би тийм биелээгүй. Түүх нэг л удаа болсон тэр нь яах вэ? Энд. Харин ийм гайхамшигтай үйл явдал тэдний дунд болж байхад тэд өөрсдөө хардаг гэж бодсон тэр бардамлаасаа болоо тийм ээ. Өөрсдийнхөө нүглийг хараагүй. Тийм учраас Есүс сайн мэдээний өөр нэг хэсэгт ингэж хэлсэн. Эхэнд байгаа нь адаг болж, адаг байгаа нь яав? Эхэнд болно гэж. Өөрөөр хэлэх юм бол энэ юу гэсэн үг вэ? Хэн өөрийгөө нүгэлгүй гэж бодож байна? Тэр нүгэлтэй юм аа. Амен. Тийм учраас өнөөдөр бас пастор маань хэлсэн бид нарт уншиж өгсөн Иохан хэлсэн тийм ээ. Иохны 1-р. Хэрэг бид өөрсдөө нүгэлгүй гэж хэлвэл бид өөрсдөө мэхэлж байгаа хэрэг. Хэрэг бид нүгэл үйлдээгүй гэж хэлвэл түүнийг худалж болгож байгаа хэрэг. Тийм. Ингэж хэлсэн. Тэгээ бид ч гэсэн ийм аюул байгаа. Ягаад гэвэл фарисеучуд уг нь бол
Зөв юмд итгэж байсан. Есүс дараа нь хэлнэ. Та нар зөв юмд итгэж байсан. Та нар Мөсест гэсэн зөв. Та нар судрыг уншдаг, бичвэрийг уншдаг. Зөв. Ягаад гэвэл энэ ам байгаа гэж та нар итгэдэг. Гэтэ та нар итгэдэггүй гэж хэлсэн. Тэр дэлхий дээр маш олон шашин шүтлэг бий, маш олон итгэл бишрэл бий, маш олон гаж орсголоод бий. Тийм ээ. Тэд өөрсдөө үнэн мэддэг, итгэдэг. Бид хардаг, бид мэддэг гэж ярьдаг. Гэвч яах вэ? Жинхэнэ үннийг мэдж байгаа хүн бол хэн үнэн бэ гэдгийг мэдж байгаа. Тэр бол Христ. Хэрвээ Христийг бурхан гэдгийг мэдж байгаа хүн бол хизээч яах вэ? Би нүгэлгүй. Би нүгэлүүлдэггүй. Энэ бол миний урд насны алдаа. Тийм ээ. Энэ бол миний эцгийн алдаа. Тий. Манай аав тийм хүн байсан гэлээ. Манай аав алуурчин байсан гэлээ. Манай өвөө тий дээрэмч явсан гэлээ. Тэгээ би өөдлөхгүй байгаа. Тийм ээ. Ингэж хэлэхгүй. Тэгээ Есүс хэлсэн. Хэн харахгүй байна би түүнийг хараад болохыг хүсэж байна гэж. Тэгээ бид нар бас эзний өмнө бас залбирахтаа тийм ээ бид мэддэг хүн шиг биш харин мэддэггүй хардггүй өдөлөө шүрж эзнээс тусламжийг гуйцгаая амин. Тий. За тэгээ би дүгнээд хэлье. Нэгдүгээр нь удмын хараал байхгүй шүү. Би энийг дахин тунгаалъя. Тий. Бити өөрсдийнхөө азгүй байдлыг, өөрсдийнхөө хувь заяагүй байдлыг, эсвэл өөрсдийнхөө бүтлгүүтэл өөрсдийн гэм нүглийг хин нэгэн эртний, хин нэгэн өмнө нь амьдарч байсан хүн бити ялцаа. Та өөрийнхөө хариуцлагыг өөрөө л хөрнө. Та өөрийнхөө алдаагийн дутагдлын хариуцлагыг та өөрөө л хөрнө. Тий. Үүнийг санаж байна. Тэр тусмаа Христ Есүст итгэсэн хүнд ч хараал байхгүй. Амен. Хэрвээ тийм хараал байдагсан бол Христ Есүс хэдийнэ тасалсан байна. Тий. Зарим хүмүүс хэлдэг, "Оо би харигчин явуулгүй. Миний аав харигчин байсан юм" гэж. Үгүй тийм биш. Яг та түүнээс буруу нөлөө сурсан байж болно. Гэтэ энэ та харигч явна гэсэн үг юусоо биш. Харин ч та жигшигчтэй болно тийм ээ. Тийм болохоор бид нэр удмын хараал байхгүй гэж би таахын дахин тунгаглаж байна. Амен. Тий. Удмын хараал байгаа гэж баталж байгаа хүнтэй надад уулзч болно шүү. Тий. Бити гуйж байна. Бити ийм итгээр тийм ээ. Тэгвэл та ялгаагүй Есүсээс энэ хүн хинээс бол сохор болж юм гэж асуусандаа л адилхан. Өөрийнхөө сохор байдлыг та тэгж л хэлж байгаатай адилхан. Би хинээс үл сохор болчихвоо гэж байгаатай л адилхан. Иесус үгүй. Хоёрдугаар нь бид нар эндээс сурах ёстой өөр нэг зүйл бол бид Христээр ирлээгээд бидний заримаа шууд хавчлах шүүхөр очиж байгааг бид харж байна. Тийм үү? Та бидний олонх маань ерөөлтэй юм. Тийм үү? Яагаад гэвэл бид Есүс тэгэхэд энэ залуу шиг ийм хавчлаханд өртсөнгүй. Амен. Тий. Гэтэ бидний зарим маань хааны газар бас Есүс тэгснээс болж ийм эрсдэлд, ийм аюулд автдаг гэдгийг бид бас энэ дүүгээс харж. Энэ залуу яг тийм хүний жишээ. Тийм ээ? Уг нь бол энэ залуу гоё хараа орсон. Маш гоё баярт өдөр. Гэхдээ тэр хүн Израильчүүдийн хамгийн айдаг юм тэр хүнд яг тохиолдсон тэр. Гэхдээ тэр хүн бүр илүү олж авсан. Ягаад гэвэл тэр хүний хүйд мөргсөн. Тийм үү? Тэр хүний хүүтэй очирсон. Гайхамшигтай. Амен. Гуравдугаарт нь хэн нэгэн хүн өөрийгөө Христ гэж зарлуул та нар тэр хүнээс тэмдгүүдийг асуугтун. Амен. Тий. Та үнэхээр Христ юм бол та тэмдэг үзүүл. Гайхамшигаа үзүүл. Гэхдээ тийм хүн байхгүй шүү нэрээ. Уг нь их амарх юм. Есүс Иохан 4-р бүлэгтээ нэг самар эмэгтэйд хэлсэн. Аврагч еврейчүүдээс төрнөө л гэж хэлсэн байна. Энэ үг айгүй хангалттай байдаг байхгүй юу? Ямар ч солонгос хүн аврагч байх боломжгүй шүү. Ямар ч монгол хүн аврагч байх боломжгүй шүү. Ямар ч за еврей бас бусад бүх үндэстнээс төрсэн ямар ч хүн яах вэ? Аврагч байх боломжгүй байхгүй юу? Уг нь бол энийг ойлгож ядах юм ерөөс байхгүй. Ягаад гэвэл еврейчүүдэд л гэрээ байсан, еврейчүүдэд л хууль байсан, еврейчүүдэд л амлалт байсан, еврейчүүдэд л яах вэ? Тэг эцгүүд байсан, еврейчүүдэд л яах вэ? Энэ цор ганц бурхан өөрийгөө анханасаа илчилж ирсэн. Тэд нар давуу тал нь байсан. Тийм учраас Христ махан бээр тэднээс төрсөн. Өөр нэг үндэстнээс биш.
Тэгэхээр энэ өнөөдөр байгаа дээр Солонгостойгоо 40 50 Христ гэж өөрийгөө зарлж байгаа нөхдөд бүгд худалч гэдгийг бид мэдэж байна. Тэдний хэн ч ийм тэмдэг хийж чадахгүй. Харамсалтай нь удахгүй Монгол тийм тэнэгүүд гарч ирнэ. Тэгээ яг тэнэг гэхэд хэцүү. Ер нь залтай хүмүүс. Хүний итгэл бишрлэр дамжуулан яг ашиг орлого олъё гэсэн хүмүүс гарч ирнэ. Өөрсдөө аврагч, тайлбарлагч, тайлагч, үннийг мэдүүлэгч, сохруудыг гадарлагч, тийм ээ, түлхүүрийг задлагч одоо юу гэдэг нь те өөртөө цол хэрэг мөнгөд. Эцэст нь бид нар өнөөдөр эндээс юу сурах вэ? Бид өөрсдөө хардаг гэж битгий бодоорой. Амен. Харин хардгүй хараа орохлогч. Түүн өөрсдөө өргөцгөө. Амен. Тий. Бид өөрсдөө нүгэлгүй гэж битгий хэлээрэй. Хэрвээ бид нүгэлгүй гэвэл түүнийг худалж болгож байгаагаар би нүгэл үлдээгүй гэж хэлвэл яах вэ? Бид яах вэ? Түүнийг худалж болгож байгаа тийм. Бид өөрсдөө хуурж байгаа гэсэн. Бид энэ фарисеучүүдийг байх боломжтой. Хэрвээ бид өөрсдөө хардаг гэж бодвол ягаад гэвэл хэлж штэ. Та хүртэл бидний хараа оруулах гэдэг юм уу? Та бидэн заах гэдэг юм. Тэгээ эндээс бид энэ түгээс бид харж байна. Хэн нүгэлтэн байсан бэ? Тийм үү? Өөрсдөө итгэдэг, өөрсдөө мэддэг, Мөсег дагдаг гэж бодож исэн еврейчүүд эхнээсээ эцэс хүртэл яа. Үндэ жинхэнэ сүнсний сохор байсан гэдэг бид харж байна. Тийм үү? Тэгэхээр махан биеийн сохроос илүүгээр сүнсний сохор байдал илүү аюултай гэдэг бид харж байна. Тэд өөрсдийн мөөхөр сүсгэл дотроо сохорсон гэдэг харж байна. Тийм болохоор тэд ертөнцид тохиосон тийм гайхамшигыг олж харахгүй шүү дээ. Тийм үү? Хүн түүхний түүхэн цорын ганц удаа мэдгүй би одоо ч хараа орсон хүн гэж сонсоогүй байна. Тийм ээ. Ямар ч шинжлэх ухаан хүн хараа орсныг сонсоогүй юм. Гэтэл Есүс зүгээр л шавар зураал усаар угаалгаал тэр хизээж хараагүй хүнийг хараатай болгосон тийм. Ийм гайхамшиг үйлцэн. Гэхдээ магадгүй энэ нэгэн цагт хараа орсон байхыг би мэдэхгүй зүгээр энэ бол энэ үед бол энэ залуу хэлсэн үнэн байсан тийм. ертөнцийн суурьас хараа орсон гэж байхгүй гэж. Ямар ч иш үзүүлэгч энийг хийв. За тэгээ бид эцэст нь мэдлээ. Жинхэнэ хүндэтгэл мөрөглийг хүлээж авах нэгэн хэм хүний сентийн залрагч эртний нэгэн бараалгасан бүх хэрэг мэдл бүх хүч чадалтай хүлээн авсан Христ. Зөвхөн тэр Христ нүглийг уучлж, зөвхөн тэр Христ бидэнд мөнх амийг өгч, зөвхөн тэр Христ биднийг яг хожим шүүлтийн өмнө уучлж өөрийнхөө өв хөрөнгийг мөнхийн юм шагналыг бидэнд өгөх болно. Амен. Тэгээ зөвмөр энэ итгэлээс зуурсан хിവэр байцгаая. Энэ итгэлтэй тууштай байсаар байцгаая. Амьдрал зөндөө саад тохиолдно. Заримдаа ганцаардмаар, тийм ээ, шантармаар. Энэ үлэхэд заримдаа ер нь хоос амьд итгэж нөөд гэж бодмоор. Тийм ээ. Би ер нь юу хийгээ яваад байна гэж бодмоор. Хөндлөнгөөс орвол нэг хоос юм залбираад байгаа юм шиг харагдмаар тийм үедрүүд ирнэ тохионо. Гэтэ зөвмөр зуурсаар бай, тийм ээ. Яагаад бол бид нэг юмыг сайн гэж байгаа. Бидэнд өгцгийн итгэл биднээс байгаагүй гэдэг мэднэ, тийм. Бид Тэнгэрлэг учрлаар Есүстэй уулзсан шүү дээ. Амен үү? Тий. Би өөрөө Есүс итгэснийгаа тэгж итгэдэг. Энэ бол Тэнгэрлэг учрал байсан гэж. Яг энэ сохор залуутай Есүс уулзаад хараа оруулах хүчтэй хэлсэн гоё юу байна шүү дээ. Энэ бол Бурхны үүсийн төлөө сохор байсан юм аа гэж. Тэгээ та бүхэн нэгэн цагт над шиг Есүстэй уулзсан учирсан. Тэр бол үнэхээр Тэнгэрлэг учрал байсан. Тийм ээ. Тэр учрлыг санаж яваарай. Амен. Тэр биднийг бас сэтгэл дээрээ зогсоход амьдралын саад бэрхшээл тохиолдоход даван туулах бас бидний хүч болно, тэнхээ болно. Бидний авралын маань баяр баясгалан гэж хэлдэг те. Энэ баяр баясгалан биднийг зовлон дотор биднийг хөтлөх болно. Амен. Тэгээ зөвмөр хамтдаа залбирцгаая, бурхан талархацгаая. Бас хэрэг бид өөрсдөө хараатай гэж бодож бардамсан бол би нүгэлгүй гэж өөрийгөө бас бодсон бол бас эзний юм улай гимши.
Эзэн Есүс минь тандаа талархаж байна. Өнөөдөр бас таны үгийн төлөө баярлалаа. Та үнэхээр хүмүүсээр буруутгагдаж хин нэгний алдаа болгож зүгтж ирсэн сохор хүнийг өөрийн алдрын төлөө тэр хүний мөнхийн амьдралын төлөө бас хараатаа болгосон энэ гайхамшигтай түүхийг эргэн сануулсан баярлалаа эзэн минь. Та бол хүндэтгэлийг авах ёстой цорын ганц эзэн. Эзэн бурхан минь таныхаа өмнө бид бардамсан бол бид өөрсдөө сайргасан бол бид сайн хүмүүстэй ирдсэн бол бид бас өөрсдөө нүгэлгүй хилэнцгүй гэж бодсон бол эзэн та биднийг өршөөгөөч. Биднийг сохор гэдэг нь сануулж сүнсний үед бид танаар хараа оруулах ёстой. Таны чиглүүлээр амьдрах ёстойг та бидэнд дахин сануулсан баярлалаа эзэн минь. Эзэн Есүс Христ минь танд гялалаа. Эзэн та үргэлж бидэнд ариун сүнсээрээ үннийг мэдүүлж энэ итгэлээр биднийг халахуулж байгаад баярлалаа. Танд бүх магтаал талархал нь байх болтугай. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.